За төрийн эмчийн компаниуд дээр хамтран засгийн газрын хүрээнд хяналтын менежерүүдийг томилж байгаа байна. За хяналтын менежерүүдийг миний ойлгож байгаагаар бол засгийн газрыг бүрдүүлж байгаа ардчилсан намаас томилгоо хийж байгаа юм байна. За харамсалтай нь зарим газрууд дээр одоо зарим жигтэй ихэнх газар дээр мэрэгжлийн бус томилгоонууд хийж жиг жанхруулж байгаа мэдээлэл ирж байгаа. Энэ тодруулаад хэлбэл уулын мэйжүүлэх эрдэнэт үйлдвэр гэдэг одоо Монгол орныг олон жил авч явсан том үйлдвэр байж та одоо авч явж байгаа. Энэ үйлдвэрт мэрэгжлийн бус улс төрч авч томилчихсон. Одоо 2024 оны сонгуулиар надтай өрсөлдөж явжсэн мөнгө жаргал гэдэг залуу байдээ. Тэр одоо Женко Батлаг гэж хүний зөвлөх байсан юм шиг байгаа. Тэр хүнийг аваад тэр хяналтын менежер тавьчихсан. Ийм байдалтай одоо хяналтын менежерийг жонхооруулж болохгүй. Цаашлаад тэр Эрдэнэс 5 толгой зам одоо Эрдэнэс төмөр зам станцууд дээр хийж байгаа томилгоонууд бүгд л жонхооруулж байгаа талаар хүмүүс ярьж байгаа. Тэр альтан жилээр Понцог гэх хүнийг томилсон юм. Женко Батлаг түүнийг хамааралтай хүн юм шиг байна. Ийм байдлаар төрийн эмчийн компаниуд дээр томилж байгаа хяналтын менежерүүдийг жонхооруулж болохгүй л дээ. Миний хувийн хувьд бол хамтран засгийн газар эхнээс нь дэмжиж явж байгаа. Одоо ч доктортой ажиллах хэрэгтэй гэж боддог. Том мега төслүүд үргэлжлэх хэрэгтэй. Харамсалтай нь хамтрсан нэрийн дор Женко Батлаг тойрсон болсон хүчин томилогдож энэ төрлийн ажлыг жонхооруулж болохгүй. Энэ дээр би хатуу байр суурьтай. Ийм учраас засгийн газар эргээд тэр хийсэн томилгоодоо эргэж харж үзээсэй гэж бодож байна.